яарцыг тавьсан байна. Багшаа сайн байна. Үнгийг аваарай гэж өөртөө дараа явуулшаа. За. За өнөөдрийн хичээл ямар зорилготой юм бэ гэхээр бүгд бүр зөв шийдэл хүргэж суралцах. За бүгд бүр зөв шийдэл хүргэж суралцсан гэхээр бүгд бүр оролцож өөрсдөө мэдлэгээ авч авна гэсэн үг тийм үү? Тийм. За өнөөдөр хичээлийн мэдлэгээ хэдүүлээс сэргээ санаа. За. Язгуурлаар 25-аас ядах ба. Нэмэлт 5. Тэгвэл язгуурлаар 25-ын арифметик язгуур нь 5. Язгуурлаар 16-ын арифметик язгуур нь 4. Язгуурлаар 16-аас ядах ба. 4. За бид нэр өмнө функцийн графикийг үзсэн байна тийм. Функцийн график. За жишээлбэл квадрат функцийн график. Хамгийн сүүлд модултай шугам функцийн график тийм үү? За квадрат функцийн график юу гардаг юм бэ? Парабол. Ямар парабол гардаг вэ? Тишээ асан доош асан параболууд юунаас хамаарч өөр гардаг юм бол? X 90 дэше x квадратын өмнө процент гэхгүйгээр шууд a процент бидний хийж туснаа тийм a процент 90 байвал дэше авсан параболт нь 4 байвал бол за шугам функцийн график юу гардаг юм бэ? Модултай шугам функц юу? Бас шугам гарна. Шугам функцээс ялгаатай нь болохоор дэше тийм үү? X за энэ юу вэ? Квадрат функцийн тийм квадрат функцийн график бид нар юу гардаг гэж сайн хэллээ? Парабол гардаг гэж хэлсэн тийм үү? За квадрат функцийн өөр бид нар юу мэдэх вэ? Орон зэгийн координат юм уу? Энэ орон зэгийн координат нь хэллээ. Вахан 4 x. Энэ юу вэ? Шугам тэгштгэл. Шугам тэгштгэл. Пункт тэгштгэл. Пункт гэхээр юу вэ? X нэг хөлсөгч нь нөгөөсөөс хамаарах. Тэгвэл тэгштгэл гэхээр өөр нэг хөлсөгч нөгөөгөөс хамаарч байна. Одоо энэ шугам тэгштгэлийн бид нар шийдийг олж чадах уу? Чадахгүй юу? За би тэгвэл нэг шугам тэгштгэл яг ийм хэлбэртэй шугам тэгштгэл бичээ. 2x-ээс хасган 4 тэнцвэрхийг. Одоо та юу бодох вэ? Шийдийг буюу x-ийг за 7 гаргав. За x сайн байна. Сайн байна. За сайн байна. Хоёрыг хайраа болоо. X за сайн зөвхөн үнэхээр аваа өгдөг. За машин X энэ мөн багтав. X за шийд нь хэд гараа өгдөг дээ? X тэнцүү 2 X за одоо шийд авах чад өгдөг. За X байна. Шийдээ бид нар олчлаа тийм үү? За тэгвэл энэ юм болоо. Квадрат тэгштгэл. Функц нь болохоор юутай тэнцвэр байлаа? Функц нь y-тэй тэнцвэр байсан тийм үү? Y хөлсөгч нь x-ээс хамаарсан. Энэ бол үгүй байна. Тэгтээ тэнцвэрч чинь энэ юу болсон? Квадрат тэгштгэл.
Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нар юу үзэх нь вэ? Квадрат гişтэй түүний хэлбэрүүд. За хичээлээ. Квадрат гişтэй түүний хэлбэрүүд. Квадрат гişтэй түүний хэлбэрүүд. За өнөөдрийн хичээлийн зорилт нь квадрат гişтэй түүний хэлбэрүүдийг таних, гişтийн ялгуурыг тодорхойлох, энэтхэгсэн квадрат гişтэй шинжлүүлэх, амьдрал ахуйгаа олгох гэдэг. За квадрат гişтийн хэлбэрүүдийг тодорхойлох, энэтхэгсэн квадрат гişтгийг шинжлүүлэх, амьдрал ахуйг олгох гэдэг. За тодорхойлох. Ийм хэлбэрийн тэгшгэлийг квадрат гişтгэл гэнэ. Ийм хэлбэрийн тэгшгэлийг квадрат гişтгэл гэнэ. Квадрат функцээр бид нар яаж хийсэн бэ гэхээр А, Б, С коэффициентүүд гэж бичсэн тийм үү? Квадрат гişтгэлээр болохоор мөн А, Б, С коэффициентүүд гэж хэлсэн ч болно. Эсвэл А, Б коэффициент, С сул гишүүн гэсэн ойлгосноо? А, Б, С шууд коэффициентүүд гэсэн ч болно. Эсвэл А, Б коэффициент гээд С сул гишүүн гэж байна. За. Бид шуман гişтгэлийн шийдийг олсон тийм. Шуман гişтгэлийн шийдийг олсон. Тэр шиг квадрат гişтгэлийн шийдийг юу гэж нэрлэх юм бэ гэхээр язгуур гэж нэрлэдэг. За тодорхойлох нь болохоор хөлсгчийн оронд олуулахад ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c хөлсгчийн оронд олуулахад ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c квадрат 3 гишүүнийн утгыг хэд болгодог тоо энэ тэгштгэлийн язгуур гэнэ. Сая багш нөгөө шуман гişтгэлийн шийд та хоёрыг олсон шүү дээ тийм. Буцааж орлуулж шалгахгүй байх юм. Буцаад орлуулаад шалгасан бол яг гişтгэлийн шийд тэг болно гэсэн үг тийм. Хоёрыг хоёроор үржүүлэхэд бид дөрөвөөс нэмийг тусгаад тэрийн шиг яг тийм болж хөлсгчийн оронд орлуулахад энэ гурван гишүүнтэй утга нэг болж байх юм бол энэ тэгштгэлийн язгуур. За одоо хэлээ. Чинь өмнө чи нэг юу цаас нөө самрууд нөгөө хичээл дээр хэрэглэдэг самруудыг чинь тавьсан байна. Бид тэрийг аваа. За квадрат гişтгэлийн хэлбэрийг юу гэж хэлдэг вэ? Квадрат гişтгэлийн хэлбэр нь стандарт хэлбэр нь гэж хэлдэг те. Бид нар тоог стандарт үсэд оруулах гэж хэлдэг. Тэр шиг квадрат гişтгэлийн стандарт үс нь ax квадрат дээр нэмэх нь bx нэмэх нь c тэнцүү нэг байна. За тэрийг бичиж. ax квадрат нэмэх нь bx нэмэх нь c тэнцүү нэг. За одоо багшийнхаа хийсэн алхмыг хийгээ явуулъя. За ихлээр c тэнцүү тэг үед наад гişтгэл чи ямар хэлбэртэй болох вэ? Багштай харахаар жоох. C тэнцүү тэг. За энэ хүүхдүүд нь өгөөд x сайн байна. Сайн байна. За сайн байна. Сайн байна. X сайн. За зүйтэй. За зөв. Бид хэнийг байна?
Ирмүү. За гэсэн. За ер нь бүгд хийсэн байх тийм. За юу гэсэн бэ? Ямар хэлбэртэй бичдэг вэ? За яа x квадратын нэмэх b тэнцүү тэг. За наадхаа нэг дөрвөлжин дотор хийгээд хэмгэлчээрэй. За дараа нь хэлдэг. За дараагийн тохиолдол. b тэнцүү тэг үед ямар бичдэг болох вэ? b тэнцүү тэг үед. За сайн байна. За сайн байна. За сайн. За. Чи баг бүгд хийсэн байна. Дуурахгүй болохоос өмнө хийгээд тань дуурайгаа. За. Энэ яа нэг өөрчлөлт юм бэ? За. За юу гарав? Квадратын нэмтэнцээ тэнцүү. За наата бас төрүүлчих. Ганцхан тэр тэгшгэлээ сүүлийнхаа тэгшгэлийг л өөрчлөлт байгаа шүү дээ. За дараагийнх нь c тэнцүү тэг b тэнцүү тэг үед анхны тэгшгэл маань ямар хэлбэртэй болох вэ? Чамаарах. Матлагийнх зүг байна. Үеийн жилүүд арай биш байх юм. За зөв. За тэднийхэн бүгд зөв гэж. За зөв. За гэсэн. За бүгд ойлгосон. Ямар хэлбэртэй болчих? За наа гураныг хадаа. Нөгөө ax квадратын нэмэх нь bx нэмэх нь c тэнцүү t гэсэн нэг стандарт үстэй тэгшдэг байна шүү дээ. Тэгнээс юугаар ялгаатай? Дутуу байгааз гişүүд нь дутуу байгааз дутууг өөрөөр юу гэж хэлж болох вэ? За гүйцэд биш. Гүйцэд биш. Тэгвэл саяны камерыг гаргасан уран тэгшгэлийг гүйцэд биш квадрат тэгшгэл гэдэг байна. Гүйцэд биш квадрат тэгшгэл гэдэг байна. За хэдүүдээ нэг дараа нь бүр схемлж байгаа бичнэ. За одоо дахиад нэг алхам хийчихье. Саяны гаргасан тэгшгэлүүд аваад. За нөгөө ерөнхий дүрстэй стандарт дүрстэй квадрат тэгшгэл байна шүү дээ, тийм. За тэрийг а тоонд хуваачи. Тэгшгэлийн хоёр талыг а тоонд хуваагаад гэсэн юм. За а тоонд хуваач. Тэгэхээр юу болох вэ? X матлагийнх энэ арай биш байна. Оо гэсэн. Энэ зүг. Оо матлагийнх. Арай биш байна. За ерөнхийдөө бүгд хийсэн юм байна. X. За b гэж өгсөөрэй. За мөн бодож байна. За ийм болсон уу? Мөн. За одоо А-ны b-гээ p гэж ингэж хэлээ. Энэ цаасан b гээ. А-ны b-гээ p гээ. Тэгэхээр юу болох вэ? C-ний А-га биш А-ны C-гээ Q гэж хэлж. А-ны C-гээ Q. Тэгээд бичгэлээ бичиж тааруулаа. Тэгээд X орчих. X сайн байна. X сайн байна. X квадрат чинь ааш гардаг юм. X гэж. Зүг байна. Оо ихсэн. За юу хийх юм хийсэн мэн те? Ийм хэлбэртэй авсан байна. Тийм байна. За бидний саяны хийсэн зүйлүүдийг
Гадраа гişүүдийг давтах нь юу гэж ангилдаг вэ? Гүйцэд биш. Гүйцэд биш гэж ангилдаг. Гүйцэд нь болохоор өөрөөр хэлбэл нөгөө стандарт үүстэй гიშгэл маань орсон байгаа. За нөгөө доотлох нь болохоор X квадрат дээр нэмгэн B нэмгэн Q тэнцүү T хэлбэрийн гიშгэлийг болохоор эмхтгсэн квадрат гიშгэл эмхтгсэн квадрат гიშгэл. За гүйцэд биш гიშгэлт нь болохоор X квадрат дээр нэмгэн B тэнцүү T X квадрат дээр нэмгэн Z тэнцүү T X квадрат тэнцүү T. Өөрөөр хэлбэл аль нэг гишүүдийн дутуу аль хоёр гишүүдийн дутуу гишүүдийн болохоор квадрат гიშгэл. Гэхдээ квадрат хэлбэр нь байж байгаа юм тест тийм. За тэнэглээд авчихна. За энэ дотроос чин квадрат хөвч өгсөн байгаа. Квадрат хоёр гишүүн өгсөн байгаа. Энэ дотроос квадрат гიშгэлийг яах вэ? Энд дээрээс харахгүй байж магадгүй гэж одоо багш нь ширээн дээр чинь хараад квадрат өгсөн. За юуныхаа Өөрсдөө юу яах вэ? Самбараа. Зүгээр шууд бүгдийг бичгүүгээр квадрат гიშгэлээ ялгаа гэж яриа. Квадрат гიშгэлээ ялгаа. Зарим нь стандарт үүстэй биш байгаа. Зарим нь яарад функцүүдийг ялгаа бичсэн байх юм. Уг нь зөв байна. Нэг хонш байна гэдэг чинь. Зөв байна. Нэг илүү юм байна. Энэ намдаа юм зөв байна. За дэвтэр дээр хийсэн хүүхдүүд нь дэвтэр дээр энэ нэг тэгшгэл биш зүйл байна. Сайн хүүхдүүд нь дэвтэр дээр өмсгөлээ тавиад. За ер нь бүгд хийсэн байна. Графогийн доктор биш байна. Автомат болсон юм байна. Хитэн гişтэй гарч байгаа хүмүүстэй. За 6 гişтэй гарсан хүмүүс яг зүг байна. Тэгсэн. Өөрийн доктор гişтэй биш байна. Хит хүмүүс тэрнээ тэгээ үнгээд аваарай. За тэгсэн. За одоо дараагийн даалгавар үүсгэнэ. За бүгд анхаараа. Саяны яхаар нөгөө бичсэн байгаа 6 тэгштэй байгаа шүү дээ. За тэрний коэффициент сул гишүүнийг хэрэглэнэ. За багаас санамсаргүйгээр илтгэж тодруулах явах уу? Тэгвэл эсвэл гараа өрөх үү? За илтгэж тодруулах явж ихний тэгшгэлийг нэг байна. Сул гишүүн коэффициент. За nähтэй. Шууд коэффициент нэрлээ явуулсан ч байна. Нэг гişтэй ямар гişтэй байгаа вэ? За коэффициент. За дараагийн мартаа. Сул гишүүн 7 зөв. Асах 7.
번째는 으로 x. дараагийнх нь бас цэцэг гурав гэж байна. 번째는 9 36-요. асах 36-аас шилүүгийн нөгөөд гарах ёстой шүү дээ. За дараагийнх нь тийм. За хүмүүс. 3 асах 12. Тэгээд 3 гэдэг нь л дээ. Дараагийнх нь сарах. За содшүн хасах 19 зүгээр өөдөө хэлчихээр байна тийм. За дараагийнх нь одоо за энэ тоонууд дараах тэгштгэлийн язгуур мөн үү гэж юм. язгуур гэдгийг бид яаж мэдэх вэ? Хөлсөгчийн оронд одуулахад тэр гарч ивэл язгуур мөн гэсэнтэй тэг давхгүй ахын бол язгуур мөн үү? За танах хасах гурыг тгийг хоёрыг олгож. За минут шүү. Тэгээд язгуур мөн үү шүү хамгийн гол. язгуурыг мөн гэж байна. За гэсэн. Тэгэхээр өөрсдөө ингэж аваад хэд гарч байна? 36 тэнцвүүдийг гараад ирж байна. хариу 36 тэнцвүүд ихэд x-ийн оронд оруулахад 36 гарч ирсэн юм. хэдийг оруулсан даа? хасах гурыг оруулсан. танах хасах гурыг. Тий, танах хоёр. хасах гурыг. танах хоёрыг оруулсан юм уу? Эхнээс нь бодсон юм байна. Хоёрыг оруулсан. 36 тэнцвүүд хийх гэсэн юм уу? хасах гурыг энэ хэсгээр оруулахад чинь харин тэнцвүүд хийх гэсэн юм биш үү? Тэгэхээр наа чинь 36 тэгтээ тэнцвүүд биш учраас шид биш, язгуур биш гэсэн. За язгуур биш байна. Хэд тасаа? Өөрөө тэнцвүүдийг гаргасан үү те? За танах хамаач хайрлаа. За хэд гаргасан? асах 8 нэг тэнцвүүд хийх гэж гараад ирсэн байх те. Тэгээд язгуур биш гэсэн. Альцно язгуур аваад ихсэн. За хэдийгээр наадгийн яа. За би сахад надад хийгээ. За y тэнцүү 2x гадаад y тэнцүү хасах 5x гадаад y тэнцүү 2x-ээс хасах 1 y тэнцүү 2x-ээс хасах 1 чи юу гарах вэ? шолон гарах. За y тэнцүү хасах 2x дээр нэмэх нь 1. За y тэнцүү x куб. Жабас ингэсэн их чөлөөний өгшөө. Куб параад тастай шүү дээ, тэ? Y тэнцүү хасах x куб. X. За дээс удаа. За суур.
자, одоо 이제 асуудал шийдэж байгаа мэт байна. Өчгийн жагныг өгөх асуудал нэгээс дөрөв. Асуудал нэгээс дөрөв. За, энэ асуудал болохоор юу вэ? Гадрын гişглийн язгуур муу эсхийг тотох юм дээ. За, юу? Нэгийн А-г нь танах бодоод, Б-г нь бодоод, В-г нь бодоод, Г-г нь бодчихсон. За, тэгэхээр нэгийг бодцоод дараа нь өөрөө байна шүү дээ. За, бодцоо дараа нь чинь. Дөрийг шууд самбар дээр нээдлээ. 이게 그때 좀 싶은 거 같아요. 나 혹시 너무 쉬워. 저 너무 쉬워. 맞다. 근데 хийчээд байна. Бодлоо хийчээд яаж байгаа вэ те? Өсөжийн оронд орлуулаад Өсөжийн оронд орлуулж байгаа хүмүүс яаж байгаа вэ? Орлуулаад өсөжийн оронд орлуулж нааш хатаа хүмүүс харин бүгдээ ингээ орлуулад утгын гарцсан байна л да. Яг юуг ялах хэрэгтэй те? Тий. Ямар байвал язгуур болох вэ? Ямар байвал язгуур болохгүй хаа? Тэгтээ тэнцүү байвал язгуур мөн байх тийм үү? Тэгтээ тэгээс ялгаатай байх юм бол язгуур нь биш байх. Тэрийг бичихгүй таа нөгөө тэг тэнцүү тэг гэж үзүүлээд байна шүү дээ тийм. Тэгэхээр яг язгуур мөн үү биш үү? За хийх юм бодсон байна. За одоо самбууд аваад дөрөв нь болохоор шууд процентыг нэрх байгаа. Тийм байна. За дөрөвний эхний процентыг эхний тэгшлийн процентыг нэрлээрээ. За шууд тэгшлийн бичгүүгээр процентууд байна. 2 За 3 За хоёр дахь нь За гэсэн яагаад нэг хүү хэлээд байна. Гурав дахь нь 5 За дараагийнх нь 8 За ихсэн 8 7 дараагийнх нь 11 12
Ханаа 2 X дараагийнх нь 1% нь хэд вэ? Тэрийг заавал хэлж шүү. 1 тэг хасах 80. Тийм үү? За X сайн ойлгосон байна шүү. За одоо энэ бодлыг хэлээ. Харин ямар хүн бэ? Манай энэ дөрөв их байгаа шүү тийм ээ. За нэг гар хэдийн хэмжээний газар авах. Ашаашаа зөвөр хүн 18 м газар заавал зүүн байхааргүй тийм 18 м газар. Харин саад хэрэг хэдэ? 200 илүү 2000 илүү 2000 м. Тэгээд ийм тэгшүүдэд хэлбэртэй газрыг болчихсон байна тийм. Тэгшүүдэд хэлбэртэй газрыг болчихсон байна. Энэ газрын урт нь өргөнөөс 10 м-ээр илүү аль нь богино вэ? Өргөн нь богино. Богино талыг мэдүүлээ. Нэг хөвсгчээр тэмдэглэж ямар хөвсгчээр тэмдэглэж? За тэмдэглээд шууд бичээ. Өргөн нь болохоор x урт нь тэгвэл юу болох вэ? X дээр нэмэх нь тэгшинцгийн талбай гэж болдог үлээ. Өргөний үржүүр X урд өргөний үржүүр. Тэгэхээр на урд өргөн хоёрыг чи үржүүр юутай тэнцээ багтаа? 20 сот гэж хэлсэн шүү дээ. 2000 м² тэнцээ. За самбар дээр хүүхдүүдээ яг санийхаа зохиосон бичгийг өгдөө. Мөн байна уу биш үү? За өгөө. Нэг атаа байна. Чинь яг таныг ингэж атсан болов уу? X. X дээр нэмэх нь 10-га яах ёстой вэ? Хаалтан дотор хийх ёстой ш нэг тоо юм чи тийм үү? За X дээр тэгвэл ингэж хаалтан зарчих. Хаалтан зархаар юу болох вэ? X квадрат дээр нэмэх нь 10x тэнцүү 2000. За энэ тэдний өнөөдрийн үсэг квадрат гişгэлтэй хэлбэр нь таарч байна уу? Тэнцүү 2000 гэхээр стандарт үсэд оруулж авах бид нар энэ. За стандарт үсэд оруулж. За хэдэрэ? X квадрат нэмэх нь 10x асах нь 2000 тэнцүү x. За одоо багш нэг асуулт. X квадрат нэмэх нь 10x байна шүү дээ. Эндээс нэг гүйц квадрат ялгаж болохоор байна. Гүйц квадрат ялгах гэхээр нэг юм дутуу болоод. За тэгвэл ямар тоо дутуу байна таад олох таа. Гүйц квадрат яаж авах вэ? X квадрат дээр нэмэх нь 10x-ийг гүйц квадрат. Одоо та гүйц квадрат ялгахын тулд хаанаас өөр гэлээ? 10x-ээс гоо тийм үү? Нэмэх нь 10x гэж байгаа учраас энэ бол нийлбэрийн квадрат гарахаар байгаа шүү. За нийлбэрийн квадрат гарах юм чинь x мадлаа авсан байна. X квадрат дээр нэмэх нь 10x 25-ыг нэмсэн байна. Яагаад гэвэл 10-га 2 бохоор хэд вэ? 5-ийн квадрат 25-ыг нэмээд хасаад өгч чинь тийм үү? За сайн нэтэр. X квадрат дээр нэмэх нь 10x байгаа шүү дээ. Энэ дээр 25-ыг нэмээд хасаад өгч байгаа байхгүй юу?
За хасах нь 2000 болоод хэвээрээ. Яагаад би нэмээд хасаад өчөж байгаа юм бэ гэхээр энэ хоёрыг өөрөөс нь өөрийн хасаалтыг тэгэхээр анхны бичтгэл хэвээрээ л яж байгаа юм тийм. За одоо эндээс гүйцэх квадрат ялгаж болох. X дээр нэмэх нь 5. Үүний за энэ хоёрыг нэмчээ. Хэвээ. 25. Тэнцүүгийн нөгөө тал гарлаа. 2025. За 2025-аас язгуур гарах уу та калькулятораа ашиглаад 45 гэж байна уу? За x. Тэгвэл x дээр нэмэх нь 5-ын квадрат 45-ын квадрат. Тэгвэл x дээр нэмэх нь 5 хийлвэ гэ гаргахтаа x дээр нэмэх нь 5 хийлвэ. X дээр нэмэх нь 5 хийлвэ. X дээр нэмэх нь 5 45-д тэнцүү. Язгуураас ямар утга гардаг вэ? 92 утга гарна. X дээр нэмэх нь 5 45-д тэнцүү. Бас 45-д. X нь тэгвэл хийлвэ. Нэмэх 40 хасах чад. Тэгвэл та бодтой байгаа зүйл хасах байж болохгүй. Болохгүй. Тэгэхээр өргөн нь хэд болно? 40. Урд нь болохоор 50. 10-аар илүү гэсэн шүү дээ. Ойлгосноо? За багш шалгах гэсэн. Урд чинь шалгах гэсэн байна. Өнөөдрийн хичээлээр үлдсэн мэдээ шалгаад 2 минутын хугацаанд биш үү? За 2 минут. За шууд хажуудын хариултын үсгэлтээр болчих. За цаг дуслаа. Хүчтэй шалгуудыг салбараа. 1 2 3. За салцсан уу? За салцсан уу? За багш зөв хариултыг хамгаалаа. За шалгач. 1-ийн B, 2-ийн D, 3-ийн C. За дөрөвт нь болохоор x квадратаас хасах нь 5x нэмэх нь 380 тэнцүү t гэж байна. За хасах 5x квадрат нэмэх нь 6x хасах нь 15 тэнцүү t. За 190 үг байна уу? 190 үг байна уу? Нэг оноогоо багш нь үнэлгээ хийх юм шиг. Нэг тестээ 20 гэж тооцоод 100 гэж үнэлж таа. Тэгээ оноогоо үзчих. За 100 асуу хөхтэй нөө. 80 асуу хөхтэй нөө. За 100 асуу хөхтэй нөө. За өнөөдрийн хичээлээр бид юу үзвэ? За хадгалт гişтэй дүүний хэлбэрүүдийг хайсан тийм үү? Ямар хэлбэртэй байдаг гэсэн? Гүйцэл биш. Бас эмэгдэгсэн. За тэрийг батлаж байна. За гişтэйгийн язгуурыг хэрхэн тодорхойлох юм бэ гэдгийг үзлээ тийм. Яаж тодорхойлох юм бэ? Сүнжийн ном одоогийн тавьд
굉장히 대충 봤을 때 한번 쉬어졌던 tema. 자, 이 믹슨 카드랑 뒤집기 깊이 실줄 때문에 깊이 믹스인데 야 실줄 때 좋았어. 오늘 친구도 미국 와서 뭐 믹슨 카드랑 뒤집기 넣는 거 되면 자, 안들 작은 카드는 깊이 깊이 다른 생긴 카드만 맞아 주세요. tema. 자, 기린 다수는 났어. 작은 누르크 로스니 바이러스 나다. 자, 오늘이 이제 빅터 앞선 다 펀트 바이러스. 마샤 바이러스